Төсөөлөд үзтээ. Уламж том харшид бараг югаарч дуталгүй хүн болгоны анхаарлын төвд амьдарч байна гэд. Данж торны цаана. Энэ удаагийн бичлэгээр мангас хашираа гэгддэг могон хашираа обоны талаар ярих болно. Бичлэг эхлэхээс өмнө лайк болон сабскрайб тавьж дарахаа бүү мартаарай. Обоны баг багасаа л тансаг хоол бусдын анхаарлаар өссөн ч хэд идсэн их хоолны үнэр агаар муутай өрөөнд бяцхан хүүгийн дотор байнга тавгуутгаж. Түүний гэр бүл чөтгөрт ажиллан асар их хөрөнгө хураасан бөгөөд хүн цээж могон биетэй энэ чөтгөрт шиндэрсэн хүүхдүүдэд үргэл болгодог байв. Сонирхолтой нь хэдий том хөвгч гэлээ дан эмэгтэй чөтөл байгаж. Түүний чөтгөрт үргэл болгоогүй ганц шалтгаан нь чөтгөр ховор зуушаа илүү том болохыг хүссэн бөгөөд түүний хоёр өөр өнгийн нүдэнд ихээхэн татагдж байв. Нэгэн шөнө асрагч нар нь байхгүй хойно обоны дээд охроос хачин чимээ сонссон бөгөөд юу ч байлаа гэсэн маш том зүйл байгаа нь илтэжээ. Обоныг 12 хөрөнгүүд чөтгөр дээр аваатсан бөгөөд тоо томшиг гавлын ясан дээр тухлах аимшиг чөтгөрийг ширтгэхээс өөр чадах зүйл түүнд даанч байсангүй. Ядаж байхад өөрөө тэр гавлын дунд нь нэмэгдэх гээд байгаа шүү дээ. Чөтгөр түүнийг жижиг хിവэр байна хэмээн ахин нэг удаа ам хэлтрүүлэгч чөтгөрийг баясгахаар овгийнх нь түүнийг могоо шиг болгож байна гээд хоёр тал руу нь амийг нь сэтлэн урссан цусыг нь чөтгөрт өргөв. Обоны чөтгөрийн хоол болж дуусахгүй тулд улгасан үсний хавчаараараа дороо сэмлэн хэдэн өдрийг өнгөрөөсөн бөгөөд Кабимару гэх могоод найзаад амжжээ. Тэр торыг эвдсэн даруйдаа зугтсан бөгөөд үнийг мэдсэн могон чөтгөр түүнийг эцсээ хүртэл хөөсөн ч дөлийн хашираа түүнийг аврагаж. Ренгакугийн эцэг Шинжиро тэднийг аварсан боловч үеэл нь Обоны дуурлагажээ. Учир нь түүний зүгтаснаас чөтгөр хилэгнэж овгийнхныг нь хөөс тэмдэрсэн байв. Эгөрөө өөрийгөө тэднээс ялгаагүй хөгийн амтан хэмээн зүхэж албан ёсоор чөтгөрийг ангууж болсон байна. Өөрөөс нь болоод амиа алдсан 50 гаруй хүн үргэж түүнээс зурлах мэт байдаг бөгөөд түүний эцсийн хүсэл нь мусаантай тулалдаж байхдаа үгснээр нүглээ намжлах байв. Убуяшики өөрийгөө дэлбэсний дараагаар тэр бусад хашираа нартай хязгааргүй цайз руу унахч зөвхөн Мисүритэй үлдэн чөтгөрүүдийг завчиж эхлэхэж. Тэр Мисүрийг байж болох бүхнээс хамгаалах бөгөөд Мисүриж баяртай харагдана. Аказа Дома гэх мэт дээд сарын чөтгөрөж ярагдсан хойно тэд бие ашиглагч чөтгөртөд таарах ба үгсэн хан тэнгүүг орлож буй шин дээд сар дүр байв. Канрожи доош унахад игүр араас нь үсрэх ба тэдний үүсгэх хөнгөн уур амьсгалаас үзэхэд тэр бусад дээд сарнуудыг бодвол тийм ч аюултай биш бол тоо. Чөтгөрийн бие ахин дуурахад тэдний дор хаалга нэгдэгч тэд эсрэх зүгт хөдлөн эрмэгээс нь зуурхан тэр. Тэд өөрсдийг нь няцлахаар орлох цайзын хан хаалгануудаас булцсаар Мицүри арайхийн төөн рүү довдлоход Обоны боломжийг ашиглагч Накиме үгүй яахав дээ. Дэшээгэл болчихдгийг. Түүний чадвар тэднийг гэмтээхтэй тааруухан байсан ч холгон байлгахад бол нийлээд үр дүнтэй бололтой. Тэрнийг тололдож байх зуур Мичирагений хоёр дээд сар нэгтээ тололдон ам үргэцсэн байх бөгөөд Юширо Мицүри хоёр Накимыг завгүй байлгах зуур Обоно илүү хэрэгтэй газрыг очсон нь Танжирогийн дэргэд байв. Юширо Накимыг удирдах байсны ачаар өгсөн гэж бодож байсан могон хашираа тэдэн дээр ярьсан нь энэ. Танжиро түүнийг амьд байгаад баяртай байгаагаа хэлэхч өөртөө санаа зовгих утгатай үг хэлж ерөн хөндий хിവэр байгаж. Могон амьсгал усны амьсгалтай гайхалтай зогсож байсан бөгөөд Обоно Гию хоёр мусаныг дажгүй тогтоож байсан ч тэр цайзыг сөөрүүлж нармандахад цаг хагас үлдээд байв. Обоногийн могон амьсгал мусаны дайрал донд хэлбэрхэн шургалж хөрсөн ч түүний хит хурдан төлжилтөөс болж толгойг нь тасдах харахгүй байв. Мусан ахин дайрахад дүнд болтгоцой байгаагүй ч доод тушаалнууд нь түүнийг аврахажээ. Мусан уламд өгсөжээ. Энэ чулуу ба салхины хаширанаар ирэх хэдий Мисүри хүн цогөл даван гараалджээ. Обоны түүнийг тусламжийн салаанд хүргэгч тэр зөрөөдөн тололгохыг хүснэ. Могон хашираа түүнтэй ангуучдын салаанаас гадна уулзсан бол гэж хүсэгч овгийнхаа түүхээс болж зөвхөн мусаантай тололдон өгөж дараа төрөлтөө түүнд мэдрэмжээ илэрхийлэх үйс цээр яран болно хэмээн бодно. Обоны тулаанд иргэн нэгдэж нүгэн сэргэлтийг нудаашруулах зорилгоор мусаны өрөөсөн мөчийг дасдан өшиглөх бөгөөд мусаны цогөлт бүр түүнд маш хүнд тусаж байв. Хашираа нартахаар үйлчилж хөдөлгөөн нудааширч эхлэх бөгөөд Гию сэлмээ алдагч даргаас тангуучид түүнд туслах юм. Энэ зур Обоны өөрийн биеийг зөвхөж байсан бөгөөд түүний жижиг биеэр хор илүү хурдан тархаж байв. Генетл гайхамшиг дохион Юширогийн мурд тэдэнд ерөндөгийг хүргэдэг бөгөөд эхэндээ юу гэдэг санаа зовж байсан ч тэдэнд тусалж буй нээлт байв.
Боломж гармагц Обанаас хэлмээ улаан болгохоор оролдох бөгөөд үүдэмжтэй болох хэдий ч ухаан нь балартаж эхлэв. Хөшил хөрөгчийн дутагдлаас болж түүний гарнаас бусад бүх бие нь мэдээ алдсан бөгөөд аз болоход Зенитсу Канава Иносуке гарч ирэн түүнийг аврах юм. Обанай Музаны биеийг бүхэлд нь нэвт харж байсан ч тийм ч удаан үргэлжилсэнгүй. Музаны цохилтоос болж ангуушид хос шидэгдэх бөгөөд Танжиро гарч ирснээр тэд хамтдаа тулалдаж эхлэв. Обанай хараага бүрэн алдаж хамт байдаг Мого Кабимаругийн тусламжаар тулалдаж байсан бөгөөд нар жаргахад 40 минут үлдсэнийг сонссон Музан дулааныг орхихоор шийднэ. Өнөөд Обанай түүний араас хүзүүг нэвт сүлбэх ба үүний дараа Танжиро түүн зөвшөөрөг шившлэгтэй таасыг өгснөөр Обанай Могон харж байгааг шууд харах боломжтой болов. Нар мантахаас хагас цаг хүрэхгүй хугацаа үлдээд байхад Танжиро Музаны хандраа нэвт сүлбэн тогтоох бөгөөд Мицури толоонд оролцсон нөгөө гараа шалтав. Музан Танжирог залгих гэхэд Обанай урдуур нь орж хазуулах бөгөөд Музаны үүсгэсэн тесрэлтэд Танжирог юу хоёрол тэсэж үлдэв. Эцэст нь тэд Музаныг ялж Обанай Мицури дээр очих бөгөөд тэр Мицуриг зүгээр л оршиж байгаа нь түн жамрыг тус болдог тухай хэлэхэд Мицуриш түн талархаж байгаагаа хэлэн эхнэрээ болгохыг хүсэж Обанайч зөвшөөрөх юм. Тэдний гол болсон хон Кабимару Канава дээр очисон байх бөгөөд ирээдүйд Мицури Обанай хоёр дахин төрж хамтдаа аз жаргалтай амьдарч байгаач. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe товчоо нэр хам бүү мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа түр баяртай.